За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ би Photoshop дээр үүсдэг selection гэдэг зүйлийн тухай тайлбарлаж өгч байна. За тэгэхээр selection гэдэг маань юу вэ гэхээр энд үүсэж байгаа одоо энэ электрон ийм хүрээ бүхий одоо энд харагдаж байгаа энэ зүйлийг selection гэж нэрлэдэг байгаа. За тэгээ энийг бол үүсгдэг маш олон төрлийн арга замууд бас энэ янз бүрийн төвлөнүүд бол байгаа. За тэгээд энийг үүсгэж яг ямар үйлдэл хийдэг юм бэ гэхээр за жишээ нь Pinterest ингээд биер аваад энэ доторхыг ингээд бодоод үзье. Тэгэхээр миний зөвхөн сонгосон энэ мож доторх л одоо мэдвэхтэй босоод энэ хэсэгт юусоо ажиллахгүй. За ийм үйлдэл өгдөг байгаа. За тэгээд энийг move tool аваад ингээд зөөсөн ч гэсэн яг энэ хэсгээр маань ингээд crop-логдоод ингээд зөөгдөх бас боломжтой. За тэгээ энэ selection-ыг арилгаагүй тохиолдолд ерөнхийдөө дараагийн үйлдэлээ бол хүн одоо хийж чадахгүй. Одоо би энд ингээд бодъё гэсэн чинь ингээд хийж чадахгүй байна. Тэгэхээр үүнийг арилгахын тулд select this руу ороод энэ deselect буюу гарын дээр шууд control D command дараад арилгаж болно. За тэгээд өөр selection-ыг үүсгдэг олон төрлийн түүлүүд байгаа гэсэн. За тэр түүлүүд нь ямар түүлүүд байдгийг бол энэ move tool-ээс доош нь ерөнхийдөө энэ гурван түүлнүүд бол selection үүсгдэг түүлнүүд байна. За эхнийх нь болохоор энэ дотор байрлаж байгаа marquee тэгээд энэ дугуйгаар юм selection үүсгэх гэдэг янз бүрийн төлбөрийн юмнууд байна. За эхнийх нь бол энэ дөрвөлжин хүрээгээр шууд ингээд select үүсгэх байна. За тэгээд илүү энэ ч илүү том зурцсан байгаа бол alt дарж агаад энэ хэсгээ буцаагаад ингээд хасч болно. Өөрхөн хүссэн хэсгүүдийг alt дарж агаад ингээ хасгаад гэж болно. За нэмэхээр хэрвээ нэмэх хэрэгтэй бол shift дарж агаад ингээд можуудаа ингээд нэмээд явж болно. За тэгээд selection арилгахтаа бол гар дээрс control D буюу deselect гэдэг ингээд арилгаа байна. За энэ ч энэ бүрийн хэлбэрээр select үүсгдэг байна. За ингээд за ингэ хэмжлэнгээр юм select-үүд бас үүсгэж болдог байна. За тэрнээс доошоо болохоор энэ lasso энэ дотор байгаа хэрэглээрүүд нь болохоор янз бүрийн өөрөө шууд ингэж хүссэн хэлбэр дүрсээрээ зураад selection үүсгэх боломжтой. За жишээ нь эхний lasso гэдэг нь болохоор шууд өөрөө маусаараа яг сонгож авах гэж байгаа хэсгээ зураад за тэгээ нэгэ зөөгөөд өөр газар ингээд аваачаад ашиглах ч юм уу иймэрхүү боломжуудтай энэ түүл байна. Хоёр дахь түүл нь болохоор шулуун шугам явна. За тэгээд маус дарсан хэсгээс чинь болохоор цэгүүд өгдөө тэнцээсээ эргээд ингээд боломжтой. Энэ болохоор дөрөвчийн lasso гэдгийг бодоход бол ер нь арай зургийг илүү наривчлалтай ингэж тасалж авахд ер нь арай илүү хэрэгтэй. За ингээд зургаа сайн зүүмээ ойртуулж агаад маусаа ойрхон дараад ингээд явуул яг тухайн авах гэж байгаа дүрсээ хэлбэр дүрсийн дагуу ингээд сонгож авахд илүү тохиромжтой юм түүл байгаа. За хэрвээ ингээд хийж явж байгаа татгшаанаа буруу дараад ингээд оруулаад ингэчвэл гарын дээрээс backspace дараад цэгүүдээ буцаагаад ингээд явах боломжтой. За тэгээд бүх авах гэж байгаа объектыг тойруулж дуусаад хоёр эхлэлийн цэг төгсөлийн цэг хоёроо ойрхон авчираад enter дараад selection ч үүснэ. За тэгээд move tool-ийг аваад ингээд бас өөр тийш нь ингээд зөөгөөд өөр зурган дээр оруулаад ингээд ажиллах бас боломжтой байгаа. За тэгээд энэ дотор magnetic гэдэг байгаа энэ бас өөртөө та нар ингээд туршаад үзээрэй. Янз бүрийн selection үүсгдэг зүйлүүд байгаа. За тэрнээс доошоо энэ quick selection magic wand гэсэн энэ хоёр хэрэглээр байна. За энэ quick selection гэдэг нь болохоор ерөнхийдөө бол маш хурдан зургийг юм select үүсгэх гэдэг илүү одоо тохиромжтой түүл байгаа. За одоо авах гэж байгаа дүрсээ өөрөө яг татвар маусаа чирэх хөдөлгөөн хийгээд ингээд сонгоод авчна. За хэрвээ ийшээ илүү өнтер гаргаад сонгочвол alt дарж агаад хасаад энэ илүү гарсан хэсгээ alt дараад хасчих боломжтой. За хэрэглээрээ бол яг босод төлнүүдийн жижиг томсготой гэж хэлхэн гарын дээрс нөгөө хоёр хаалт тавьчлаараа дараад ингээд хасаад хоёр хаалт тавьчлаараа дараад хэмжээгээ жижигсэж томсгоод өөрчлөх боломжтой байгаа. За энэ quick selection маань ер нь маш юм ер нь амар түүл байгаа. За ингэж мэтлэнгээр сонгох боломжтой. За дараа нь magic wand. За magic wand бол ерөнхийдөө тодорхой нэг төрлийн өнгүүдийг сонгож авахд илүү хэрэгтэй. За одоо энэ улбар шарангатай энэ хотхны зураг байна тий. Тэгэхээр энэ улбар шарангатууд нь ингээд дарахад яг тухайн улбар шарангийн яг жиг дүнгийн ингэж сонгож авдаг байгаа. За тэгээд дахиад энэ талын сонгож авах нь shift-тэй дарж агаад ингээд сонгоод явах боломжтой. Хэрвээ энэ талд илүү ингээд сонгочвол alt дарж агаад ингээд энийг болоод хасаад явах боломжтой. За ийм төлөвлөд байна. За тэгэхээр selection гэдэг маань л ерөнхийдөө ямар нэгэн можийг сонгож аваад тэрэн дээрээ ямар нэгэн өөрчлөлт өнгийн өөрчлөх, өөр тийшин зөөх, хэлбэр дүрсийн томсгох гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүд өгдөг үйлдэл байгаа. Тэгэхээр Photoshop хангалан суралцж байгаа хүмүүс бол зайлшгүй selection гэдгийг ер нь ихэд бол ойлгож авахгүй бол одоо цааш хийх үйлдэлч айгүй хэцүү учраас
заавал энэ selection-ыг ингэж өөртөө туршаад үзээрэй. Ямар үйлдэл яг хийгдэж байна гэдгийг дагаад хийгээд тавх үзээрэй гэж.